За малын генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг манай зүүн бүсийн 5 гишүүн маань ингээд санаачлаад оруулаад ирж байгаа. За би нэг дэмжиж байгаа маа. Тэгэхээр мал бол одоо үндэсний баялаг өгөөд төрийн хамгаалтанд байна гэж үндсүүлийн заалт байдаг. Тэгээ энэ заалтыг бид нар агуулгын бас нэг тэгж тодруулдаг учраас 100 турхны үед мал малчтай туслах үед нь төрийн хамгаалтанд хүнээсээ илүү малын төрийн хамгаалтанд байдгаа ч гэдэг юм хэмээрээ байдаг л та. Тэгээ энэ тогтоол бол үндсэн хуулийн тэр агуулгатай их нийцсэн юм тогтоол орж иж байгаа. Юу гэхээр зэрэг ерөөсөө тэр үндэсний баялаг өгөөд төрийн хамгаалтанд байна гэдэг бол малынхаа таваарлаг байдлыг бий болгох, хамгаалах, тэр малчтынхаа өвөг дээдсээ бий болгосон малын удмын сан хамгаалах. Энэ асуудал бол төрийн бодлого байх хэвээр. Тэгэхээр энэ үндсэн хуулийн заалтанд одоо их төхөж утсан юм тогтоол орж иж байна гэж бодож байгаа. Тийм учраас би дэмжиж байна. За ерэн зүгээр одоо энэ цаашдаа бид нар үржлийн ядууг хилээр импортлохыг 10 жилээр хориглоё гэсэн тогтоолын төсөлтөр байна. За миний хувьд бол одоо бас уяаж гайхал бах. Би одоо өөрөө бас энэ чиглэлийн хүнэлтэй одоо энэ өв соёлоо дээдлж энэ Монгол адууны одоо хурдлагч талд нь үржүүлэг өөрийн гэсэн одоо үржил селекцийн ажлыг зохион байгуулсан явуудаг. Гэхдээ цаана юу харагдаад байна вэ гэхээр өнөөдөр монголчуудын маань хамгийн том цаашдаа таваарлаг байдлыг бий болох мал махны экспортод түлхэц үзүүлэх салбар ч өөрөө энэ адуу байхгүй юу? Маш бага одоо халдвар төвчөнд өртдөг, тийм ээ? Экспортын маш том орон зайтай. Энэ импортын асуудлаас болоод бид нар энэ таваарлаг байдлаа орхиод энэ хурдны чиглэл рүү яваад байгаа. За эний чинь дагаад дотоодын манай малчтын маань дотооддоо бий болж байгаа хүндрэл юу гэхээр зэрэг энийг дагаад малчтын маань мал махны үн ундаг тэр асуудал чи яг ялгаатай энэтэй ялгаагүй байхгүй юу? Одоо энэ тоон дээр 5000 гаруй үржлийн мал орж ирсэн байна. Тэрийг дагаад одоо хичнээн мал ирлийцчихв тийм ээ. Энэ бол одоо хуучин бол одоо энэ зүүн талдаа түрүүн Бачаргал гишүүн хэлж илээ. Байгалийнхаа газар зүйн заалттай холбоотойгоор малын маань одоо ясны бүтц төр хурдлах чадвар нь өөр байдаг. За баруун бүс рүүгээ энэ төвийн бүс рүүгээ таварлаг чанар нь илүү байдаг. Ялангуяа баруун бүс рүү. Тэгээ энэ зогцоод ирсэн зүйлтүүд чинь өнөөдөр энэ үржлийн ядуунаас болоод бас өөрчлөлт ороо явж байгаа. Энэ цаана бидний энэ өвдөцийн бий болгоод ирсэн энэ мал сүргийн маань одоо генетик нөөцөд нөлөөлнө гэж үзэж байгаа. Тэр бид нар цаашдаа зүгээр энийг хориглоод өгснөөрөө тэр түрүүн ажлын хэсэг ярьжлаа л да одоо генетик бид нар ийм ажлууд хийнэ гэдэг. Тэр бол цаг хугацааны ажлаа. Гол том утгаараа бол одоо бид нар эргээд малчт маань бидэртээ бидэнгүү энэ үржил селекцийн ажлаа хийгээд энэ байгаль загвартад дассан хурдан болон таварлаг адууга бий болгоо явуучих тэр боломж нь энэ тогтоолын хүрээнд үүснэ гэж харж байгаа. Энийг минь одоо нэмчих. За нэмэт 1 минут алгая. Миний асуух гэдэг юм ажлын хэсгээс стандарт тогтоолоо гэдээ яриад байгаа. Би тэгэхэд энэтэй би бол одоо ерөөсөө санал нийлдэг юм. Одоо та бид хэд ч одоо бүгдээ Монгол хүн тий. Тэгээ бидний ер нь стандарт юу юм бэ? Тэгээ амьд амьтанд стандарт тогтоогоод тэрүүгээрээ одоо ингээл нэг тийм хэрүүлийн байл болоод яваад байгаа юм л та. Одоо тэгээ нөгөө нэг бас тэрнээс өөрөө шийдэх аргагүй болчвол нэг хэмждэг барьдаг юм стандарт тогтоо. Тэгээ наад стандарт дотор чи одоо би нэг ганцхан юм асууя. Соёлын адуу 5 настай адуу 140 см тийм ээ. Азраг болоод хойдон жилийн 6 настай болох юм бол 140 болно. Их мөр болох юм бол хөнгөлчих юм бол 141 болчихно. Тэгээ энэ дээр одоо та нар яг ямар шинжлэх ухааныг бариад азраг болохоор өсдөггүй, мөр болохоор 1 см өсөд гаргаж ирдэг юм бодлоо тэрэ аячваа. Энэ стандарт тогтоогод байгаа юмдаа та хэд маань яг одоо юу баримтлаад ийм гаргаад ирсэн. Наа чи дахиад хэрүүл. Тэгээ энэ дээр та нарыг шинжлэх ухаанд хариулт өгөөч. Хэд нэмэр хариулах вэ? 5 нэмэр. За Мянцхан гишүүний асуултанд хариулъя. За ахаад одоо нөгөө бид нар зөвхөн гадаад шинж тэмдгээр нь стандартыг тогтоож байгаа гэдгийг дахин хэлье. За стандартыг тогтоохдоо Монгол үйлдвэрийн адууны тодорхойлолт, үйлдвэрийн тодорхойлолт, тис үйлдвэрийн адууны үйлдвэрийн тодорхойлолт, дахиад дээрээс нь гал шар үйлдвэрийн адууны үйлдвэрийн тодорхойлолт, үлдсэн 3 омгийн адууны үйлдвэрийн тодорхойлолт дээр суурилж байгаа. Эдгээр үйлдвэрийн тодорхойлолтуудыг 1990 оноос эхлээд мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хөдөөж хуйх сургуулийн эрдэмтэд
тодорхой давтамжтай судалгааны үр дүнд саяны бидний хэлсэн биеийн 5 үндсэн хэмжээсийг тогтоож өгсөн байдаг. Эдгээр одоо шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанууд дээр суурилж стандартыг боловсруулж байгаа. Ягаад шинжлэх ухааны үндэслэлтэй гэж хэлж вэ гэхээр эдгээр судалгааны ажлуудын арга зүг малаж хүн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр оруулж батлуулсан байдаг юм аа. Батлагдсан арга зүйн дагуу хийгдсэн судалгааны үр дүн дээр ахаад эрдмийн зөвлөлийн хурлаар оруулаад эрдмийн зөвлөлийн хурлын тэм санал дүгнэлтийн дагуу одоо санал дүгнэлттэйгээр одоо эрх батлах эрхгүй байгууллагууд нь хөргүүлсэн байдаг. Эдгээр одоо судалгааны материалуудыг бол үндэслэн дээр нь 1900 оноос эхлээд Монгол адууны чиглэлээр судалгаа хийсэн гадаад дотоодын эрдэмтдийн одоо судалгааны өгүүлэл нэг сэдвт бүтээлүүдээс бас ишлэл авч ингэж боловсруулсан байгаа. Мэдсэн гэж тодорхой. Харин тэгэхээр би юу хэлэх гээд байгаа гэхээр зэрэг та нар үйлдвэрлэх байдлаар нь тодорхойлоод явна гэдэг бол ерөөсөө та нар энэ 10 жилдээ чадахгүй юм байхгүй юу? Яг үнэхээр. Яагаад тэгэхээр чиний төрөний дурдаад байгаа үйлдвэр онгойч бүгд газар зүүн заалтаараа өөр. Зүүн бүс далайн түвшнээс дор учраас тэнд төр тал нутаг учраас тэнд төрж байгаа малын яс хөнгөн арьс нэмгэн байгаад байна. Уулархаа дагаад энэ малын чин газар зүүн заалтаа дагаад малын чин бүтсэн өөрчлөгдөд байгаа байхгүй. Энийг та нар үйлдвэрлэх байдлаар нь тогтоогоод ингээд маргааныг хаглаад явна гэх юм бол одоо та нар бүр энэ нөгөө хэмжиж өрөөд ингээд нэг учраа олж ирсэн юм бүр бодлооны буцаагаад үүсгэн шүү. Тэгэхээр би юу хэлэх гээд нэхэр тэр стандарт гэдэг юм нэг эргээд хараараа. За энд одоо цааш давх арга хэмжээнийхээ талаар та нар харин тогтоолтоо хугацаа жоохон бодтой оруулах хэрэгтэй. Энэ хөрөн мөнгөний асуудлаас болоод явдггүй шүү дээ. Та нар адууны гений дараалал тогтооно гэдэг ямар мөнгө цаг хугацаа зарцуулах ажлыг өөрсдөө мэдж байгаа. Тэгээ За мэдсэн шиг гүцэж. тийм учраас та нар тогтоол дээр өөрсдөө яг тэр дотоод нөөц болцоонд тулгуурсан хугацаагаа тавьж орж ирээч. Тэгэхгүй бол энэ чи их хурл дээр очиод яг энэгээр унах шүү. За хоёрдугаарт юу гэхээр зэрэг жил бүрийн 4-р улирал багтаагаад ингээд бид нар хэрэгжээгүй учраас хойшлуулъя гэдэг нэг ийм тогтоолтой болж хөрөн шүү. Хэрэгжээж хэрэгждэг. Тэгэхээр яг бодиттой оруулж ирээрэй. Би одоо энийг харин их хурл дээр орж ирэхэд нь тэрийг сайн харна шүү. За бусдаар бол дэмжиж байна. Баярлалаа. За гişүүд